Access Group маань нийт 14,000 ажилтнтай. Бид бол өдөрт 4 тэрбум төгрөгийн татвар төлж ажилладаг байгаа. За энд бол миний ч гэсэн одоо өдөр бүр ажиллаж байгаа одоо хөдөлмөрийн үр шим татвар нь бол төлөвтэй явж байгаа. Ер нь бол энэ сургууль төгсөөд энэ компанитайгаа ажил амьдралтай холбоод явж байгаа мянган залуусын нэг. Тэгээд би бол өөрөө бодохдоо бол эх оронч хүн гэж бол урд хинжчихээ олохгүй урд ажиллаа хийгээд улсдаа төлөх ёстой дотроо төлөөд баялаг бүтээгээд явж байгаа хүмүүсийг бол эх оронч хүн гэж ойлгодог. Салбар болгондоо яаж сайн жишгийг тогтоох вэ? Ямар сайн засаглалтай байх вэ? Яаж одоо улсынхаа хөгжлийг урагш нь авч явах уу гэдэг дээр ингээд бусад хувийн хвшлүүдтэйгээ адилхан ингээд шаналаад ачаа өрөөд ажиллаа хийгээд ингээд явж байгаа. Тэгэхээр сүүлийн үед бол улс төрийн эрүүл маргаан бол одоо утгаа алдж байна. Үүндээ бол хувийн хвшлийг батан оролцуулж зохион байгуулалттайгаар одоо гүтгэж харлуулах ийм зүйл бол одоо маш их харагдаж байна. Тэгэхээр бол улс төрчид маргалдлаа зоддлоо гэдэг нэг улс орны эдийн засаг хөгжөөд байдаггүй бах. Харин ажиллаа хийж байгаа хувийн хвшлийнхнийг чөлөөтэй ажиллах нөхцөл бололцоогоор хангаж өгөөч гэж хүсэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр улс төрчдийн өөрсдийн хэрүүл тэмцлийнхаа хэрэгсэл болгож ашиглаад байгаа MCS-чүүд, Energy Resource компани, ухаан хөдөгчүүд гэдээ яриад байгаа залуучууд ч одоо бүгдээрээ энд сууж байна. Тэгэхээр энэ залуучууд өнөөдөр Монгол улсынхаа хөгжлийн төлөө өөрсдийнхөө одоо чадах бүхнээр 24 цаг өдөр шөнөгүй хоёр ээлжиндээ Монгол улсынхаа хөгжлийн төлөө ингээд нойр холгүй зүтгээд өөрсдийнхөө чадах юмаа зориулаад ингээд байж байна. Энэ сайхан залуучуудыг нэг 50 аж төрлийн хийлгээд өгөөч гэж гуй хүсье шаардж байна. Янз янзын яриад Facebook-оор одоо хар PR хийгээд байгаа улсууд MCS компанид энэ группэд нэг өдөр ч гэсэн нэг хэсэг ажиллаж үзээд үнэхээр энэ компани зорилтыг бас мэдэрсэн байгаасаа гэж би бас боддог. Бид нар өнөөдөр өдөр тутамдаа ямар их одоо ачаалтай, ямар зориг тэмүүлэлтэй, юуны төлөө зүтгэж байгаа вэ? Энэ одоо итгэж зүтгэж байгаа ирээдүйнхээ төлөө зарцуулж байгаа цагийн маань энэ улс төр ямар муухай урам хугалж байна, ямар муухай итгэл үнэмшлийн маань сааруулж байна. Энэ хувийн хвшил өнөөдөр улсын төсвийн ихэнхийг бүрдүүлж байгаа. Энэ олон юмыг санаачил шинээр хийх гэж оролцож байгаа энэ хувийн хвшлийнхаа ингэж бүжирдэж нуга харлуулах одоо хинд ямар хэрэгтэй. Яг манай монголчуудад лав хэрэгтэй. Шинэ бүр ямар ашиг сонирхлоор ингэж ажил хийлгэхгүй урагшаа биш юм ухраах, урам хугалах ийм акц ажиллагаа явуулаад байгаа ингээд. Битгий одоо ард түмнийгээ талцуулж байгаа ч битгий хоёрдуул байдалд хүргэж байгаа ч аль нэг тууштай чиглэлдээ бариад ажил төрлөө хийгээч л гэж. Бид нар 50 амгалан ажиллаа хийж гэрийнхэн төлөө сайхан амьдралын төлөө ажиллаж амьдрмаар. Тэгэхээр нэмэр болдгоо махад нэрмээс битгий болооч гэж хүсэж байна. Шууд болон шууд бусаад 40-50 хүн улсын хөрнөөхөө хөгжил төр нөмрөө оруулаад ажил амьдралаа залгуулад явж байхад бидний ажлыг битгий шүүмжид харлуулаач. Тус болдгоо гэхэд битгий ус болооч. Урдах ажлын зүгээр хийлгээч. Төр хов гэлтгүү, танаа манаа гэлтгүү Монгол дотор бас их хамтрах нэг байх зүйл нь их чухал юм болов гэж өнөөдрийн болж байгаа зүйлүүдийг хараад бодогдож байна. Та бүхэн ордон дох хуульдаа албан тушаал эрх мэдлийн төлөөх тэмцлээ бидний нэр хүндийг манай компани байгууллагыг оролцуулахгүй байхыг та бүхэн хичээнгүйлэн хүсэж байна. Юм бүхний ард энэ улс төрийн бохир тоглоомын ард MCS байгаа юм шиг харлуулгаа одоо болцгоё. Бидний ингээд өдөр тутамдаа бахархаж ажил хийдэг энэ ажлын байр одоо бусад зүйлсийг бити харлуулаач гэдэг хүсэлт байна. Тэгэхээр та бүхэн ажиллаа хий, бид нар ч гэсэн өөрсдийнхээ ажлыг хийж улс орныхоо хөгжилд тус нэмэр болмоор байна гэдгийг юугээр дамжуулж хэлхийг хүсэж байна.